Тэгэхээр дараагийн ерөнхий сайдын асуудал огт яригдаагүй. За би одоо ярьж явдаг субъектэнч биш. За тийм учраас энэ талаар одоо би бас хэвлэлийнхэндээ хандаж хэлэхэд жоохон баг бачий чи. Асуудал чи юу ч болоогүй байна. Тийм учраас энэ баг хурал дээр сая яригдсан асуудал бол өөр асуудал яригдсан шүү дээ тийм ээ. Хамтрах үгүй юу гэдэг нь ийм л асуудал яригдсан. За одоо ямар ч үсэн улс төрийн юм шийдвэр бол одоо баг хурал дээрс гарсан. За гэхдээ одоо би новын даргатайгаа ерхий сайдтайгаа одоо 5 дахь жилдээ за ковидын хамгийн эхний хүнд өдрүүдээс л бид хамтарч ажилласан. Ямар засгийн газартаа сангийн сайдаар хамтарч ажиллахыг урьдсан. За ингээд хүнд үеүүдийг хамтдаа туулсан. Ковидын хүнд үе. За одоо дараа нь геополитикийн энэ дайнтай гадна талдаа биднээс үл шалтгааллах ийм эдийн засаг нийгмийн хүндрэлтэй олон асуудлуудыг хамтдаа давж туулж ирсэн. Ийм юм байна. Тийм учраас энэ асуудал намайг битгий ингэж бодож яриач бичээч. Энэ одоо за тэгэхээр энэ асуудлыг би шийддэг зүйл биш. Би шийддэг зүйл биш. Ерөнхий сайд маань ажиллаа хийж байна. Би тэрийг одоо дараагийн одоо ийм ажил, тийм ажил гэж ярьж явдаг. Тийм одоо ёс зүйн. Одоо яг 14 мега төсөл гэж ярьж байгаа. Энэ гадаад сэргэлзээтэй болоод эхэлчихлээ л дээ. Энэ дээр юу ямар байж? За тэгэхээр энэ дээр мөлийн ард түмэн маш ихтгэл өмчтэй байх хэрэгтэй. За би хэд хэдэн зүйлийг хэлье. За ингээд хамтарсан засгийн газар сүүлийн 10 төслүүдийг хөдөлгөж эхлүүлж чадсан. Хэрвээ энэ 20 жилийг бид алдаагүй одоо 20 жилийн өмнө 7 жилийн өмнө энэ төслүүдийг эхлүүлж чадсан бол хамтарсан засгийн газрыг бол энэ одоо 10 сарын хугацаа бол магадгүй одоо дараагийн 10 жилдээ тэнцэхээр ийм цаг хугацаа байсан. Манай засгийн маш сайн бие бинийгээ дэмжиж одоо ерхий сайдынхаа хамгаалалт дор маш сайн үр дүнтэй ажиллаж чадсан гэж ингэж харж байгаа. Ингэж үзэж байгаа. За тийм учраас би юу хэлэх гэж байна вэ гэхээр за яг хүмүүс солигдж бол хэнд солигдж бол сангийн сайд солигдж бол ямар ч тохиолдолд бид бүгдээрээ их хурлын гишүүдэд өргөжлүүлээд хийнэ. Мега төсөл цаашаага огт зогсож болохгүй. Нэгэнт зогсож болохгүй. Өргөжлүүлэх ёстой гэдэг бат итгэлтэй байх хэрэгтэй. Ард түмэн энийг шаардах ёстой гэж бодож байна. Энд нэг хүн төсөл биш. Нэг засгийн газрын төсөл биш. Энэ бол Монгол улсын төсөл. Маш олон төслүүд ярьдаг байсан. За тэгвэл энэ удаа эндээсээ шигшээд үнэхээр Монголын эдийн засгийн амьдралыг цааш нь бүүст хийх парламент маань бид ажиллацгаасан. Их хурл маш сайн дэмжиж ажилласан. Цаашдаа ч мөн одоо энийг бид хамтдаа дэмжиж энэ төслүүдэд явуулна гэдэг бид итгэлтэй байх ёстой. Ийм л зүйл байна. Одоо ингэж дараах сайд солигдоод төсөл дэвтрээс өсөлөө төрийн бүгдээр одоо солигддог шүү дээ. Тэгэхээр бид өмнөх алдаагаа давтаж болохгүй. Бид дунджаар 1.8 жилийн настай маш олон засгийн газрыг үзсэн. Энэний үр дүнг, энэний төлөөсөө ард түмэн нуруунд дээр үрсэн. Маш олон цаг хугацаа, он жилүүдийг алсан. За тийм учраас одоо цоошноор эхэлсэн, цоошин түүх эхлүүлж байгаа энэ одоо парламент өөрсдийн бий болгосон энэ 14 мега төсөл гэдэг энэ түүхийг зогсолтгүй үргэлжлүүлэхдээ бас ард түмнийхээ өмнө хүлээсэн хариуцлага байгаа гэж бодож байна. Тийм учраас одоо ямар ч засгийн газар байсан гэсэн, ямар ч бүрэлдэхүүнтэй байсан гэсэн одоо энэ бүх зүйлүүд бүтээн байгуулалтын ажлууд за энэ эдийн засгийн нийгмийг өөрчлөх цогцлох энэ ажлууд эрхэвч зогсож байна. 10 сарын өмнөх амлалтаасаа одоо ингээд буцсан гэдэг юм уу? Ийм шийдвэр гаргаж байгаа нь хөрөнгө оруулагчдад одоо тухайлбал Монгол улсыг яаж харагдуулах вэ? За тэгэхээр энэ бол би дотоод асуудал гэж харж байгаа. За гадна талдаа бидний одоо амлсан зүйлүүд нэгэнд нь өөрчлөлт орж ухрах ёсгүй юм байна. Ухрах ёсгүй. Сөрөг хүчтэй болж байгаа ч ухрах үгэх баталгаа байгаа мó? Баталгааг ард түмэн
Улс төрийн эрсдлийг харж байгаа юу? Засгийн газраас үргэлжлүүлж нэгэх хэрэгтэй. Энэ дээр хариуцлагатай баг хэрэгтэй. Энэ дээр бол би итгэлтэй энийг чадах хэрэгтэй. Ухарж болохгүй. Хамтарсан улсуудыг тараах баг хурлын шийдвэрийг та юу гэж харж байна? За би түрүүн хэллээ. Би энэ дээр итгэл үнэмшилтэй байгаа. Юу вэ гэхээр энэ өнгөрсөн 10 жил бол би түрүүн хэллээ. Өнгөрсөн маш олон жилүүдийг 20 жилийн одоо алдсан боломжуудыг эргүүлж авчрах, цаашд амжилттай өргөжүүлэх итгэл найдварыг одоо бий болгосон ийм богино хугацаа байлаа. Цаашдаа ч одоо ер нь хэрвээ одоо ийм байдлаар явж чадахгүй эрсдэл үүсэх юм бол магадгүй дахиад энэ үүдээс ч илүү үнцэнтэй ийм одоо богино хугацаа байсан гэж харж байна. Их хурлын хувьд бол үндсэндээ одоо нэг л одоо намрын чуулган байлаа шүү дээ, тийм ээ. Энэ олон шийдвэрүүдийг гаргасан та нар бүгдээрээ мэдж байгаа. Бид 14 мега төслөөсөө бараг 4-5 жилийн төслүүдийг ер нь эгэлцнийг өргөжлүүлэх ийм одоо горохгүй шатанд нь орууллаа. Эхлээд үүнүүдийн эхлүүллээ. Хэдхэн оны өмнө одоо ганц мод гашуун сухаа тэгээд одоо 60 жилийн түүхэнд одоо үндсэндээ бараг анх удаа дахиад бид нар хэл холболтыг одоо ингэж эхлүүлж чадлаа. За энэ ч бол ганц бомбын асуудал биш. Араасаа одоо дахиад 2-3 ч бомбыг богино хугацаанд одоо дагуулах ийм бомбын бүтээл авалтыг эхлүүлж чадсан. Энэ одоо маш их саад бэрхшээлтэй зүйлүүд байсан. За тэр бол нэг бас ингэж яриад явах боломжгүй байдаг. Гэтэл бас чадсан. Яг одоогийн эдийн засгийн нөхцөл ямар байгаа юм бол Манай улс төрийн тогтвортой болчлоо гэж гашуун сухатын гэрээгийг одоо нөхцөл байдал тэгэхээр эдийн засгийн эрүүл мэнд муу байгаа энэ үед засгийн тогтворгүй За байдал тийм. яаж За тийм тэр эдийн засгийн нөхцөл байдал бол сорилтын дунд байна. Дэлхийн нийтээр сорилтын дунд байна. Дэлхийн нийтээр. Тэгэхээр дэлхийн даяаршилын интеграцлалын үр дүнд нэг улс гөрөн одоо сайхан яваад одоо бусд нь одоо хямралгүй, өндөрлгүй, сорилгүй байна гэж байхгүй. Тийм учраас энийг бид хямрал гэж харахгүй байгаа. Энэ бол сорилт. Энэ бол сорилт. Бид энээс ч одоо хүнд хямрал хүнд үеийг одоо эдхэн жилийн туулсан. Хамтдаа даван туулсан. Ерхий сайднууд гайхамшигтай одоо баг бүрдүүлж энэ одоо хүнд үеийг улс төр нийгмийн эдийн засгийн манлайлагдаар бид хамтдаа даван туулсан. Тэгэхээр энэ сорилтыг бол бид одоо давнаа гэж харж байна. Агцгүй энэ дээр одоо цаг хугацааны хувьд энэ одоо 14 мега төслөөс бид ухаж болохгүй шүү. За яг цаг хугацааны хувьд, санхүүжилтийн хувьд бид шинэ календарь шинэ нэрмээр оруулах ёстой. Ийм цаг үе дээр ирж байна. Харин 14 мега төслөөс гадна бусад одоо төсвөр ачаал ирж байгаа бүтээн байгуулалтууд одоо төр өөр дээрээ хэмнэлт хийж болох ийм зүйлүүдийг бол одоо харин ойрын хугацаанд бид хийх ёстой. За энэ жилийн хувьд эхний хагас жилийн хувьд бол бид ямар ч байсан одоо олж байгаа орлоготой одоо тааруулаад одоо бид энэ дээр засгийн газар өөрсдөө хэмнэлт хийгээд ингээд одоо зарцаах зүйлүүдэд зарцаагаад хойшлуулах зүйлүүдэд хойшлуулад ингээд ямар ч байсан засгийн газрын одоо үйл ажиллагааны хөтөлбөрт орсон бүх үйл ажиллагаануудаа ямар саадгүй санхүүжүүлээд ингээд явж байна. Тийм учраас энэ одоо сорилтын хүндрэлээс гарахад бол одоо биднээс гарцгүй зүйл биш. Энийг бид бол давж чадна гэж байна. Төсвийн газрын сангийн одоо сайд хийжсэн хүний хувьд та гарцсан намаас ажилласан одоо 8 сайдыг засгийн газар хамтрах үед хариуцлагын гэрээгээр зөрчсөн гэж үзэж байгаа юу? Энэ та ямар дарсгалтай байгаа вэ? Засгийн газрын гишүүд огт буруу байхгүй. Харин ч миний бодож байснаас илүү ажсан. Гэхдээ би нэг бас буруутай гэж бас бодохгүй байна. Юу вэ гэвэл энийг бид нар бас цаг хугацаатай харьцуулж харах хэрэгтэй юм байна. Хамтрах үедээ бидний бүтээн байгуулсан зүйлсийн эндээс ирэх нийгмийн эдийн засгийн үр өгөөж тийм үү? За энийг одоо сүүлийн 20 жил алдсан. Магадгүй цаашдаа одоо хамтраагүйгээс бидний цаг хугацаа алдаж болцсохгүй зүйлтэй харьцуулах юм бол энэ юуч. Тийм учраас би энэ хамтарсан засгийн газар энэ одоо хамтралыг бол одоо түүх үлдээсэн маш бүтээн байгуулалтын ийм мега хамтрал байлаа л гэж хэлмээр. Гаргийн газар та одоо сангийн сайдаар үргэлжлүүлж гар мэрж ажиллах уу? За энэ миний шийдэх асуудал бол биш. Миний шийдэх асуудал биш. Ямар ч байсан би оюун эрдэнэ ерхий сайдынхаа одоо урьдчилан засгийн газарт одоо ерхий сайдтайгаа эцсийн мөчөрт хамтарч ажиллаж байна. Тийм. Тэгэхээр цаашдын хувь заяа бол одоо би их хурлын гишүүн. Би ард түмний төлөө торгийнхоо төлөө энэ ажлуулаа одоо үргэлжлүүлээд явхад одоо хаанаас ч байсан гэсэн өнөөдрийг хүртэл энэ засгийн газрын хийж бүтээсэн цаашид тавьсан зорилтыг бүх талаараа дэмжиж ажиллаад байна. Ерөнхий сайдыг одоо өргөлөө гэсэн тохиолдолд улсын хурлаар хэлсэн шийдвэрлэдэг. Тэгэхээр та одоо энэ За одоогоор тийм зүйл огт болоогүй байна. Ерхий сайдаас би ийм зүйл огт дуулаагүй байна. Хэрвээ ийм зүйл болвол ерхий сайд маань
хамгийн дөрөнд кабинет гишүүдийг суулуулж хагаад ярилцгаал уу гэж ингэж бодож байна. Өнөөдрийн тоо бас хойшилчлаас засгийн газар За сүүлийн уралдаан гэж битгийлэрээ одоо уралдаан одоо зарлах байлгүй тийм үлээгээд байж байна. За сайн хамтарч ажилласан. Тэгвэл нөгөө Монгол Ардын намынхаа баг хурдын гишүүдэд энэ хамт ажилласан хүмүүс нь энэ хүмүүсийг өмөрч гэдэг юм хамгаалж үүх хэлсэн юм болоо. Одоо томоохон төслүүдэд урагшлуулад болчихлоо. Одоо хэрэггүйгээ хөөгөө гаргачлаа гэж. Одоо манай намын их хурлын одоо төлөөлөл баг хурал дээр гарсан шийдвэрийг одоо янз бүрээр дүгнээд яах вэ? Одоо баг хурал дээр нэгэнт шийдвэр гарсан улс төрийн шийдвэр учраас одоо тэгээд бид бүгдээрээ л одоо дагах учиртай. За баярлалаа.